Тэгэхээр та тамийн газар руу албан бичиг явуулаад тоо өссөн юм байна тийм үү? Тэгээд тамийн газар дээр үн ийм хэдхэн тоо бэлэн байдгүй юм. Ч одоо гайхаад хаад. Нэг байшин сууж тэгэл. Чи нэг бичгээр өсөдөх тоо биш шүү дээ. Яг боддоор. Одоо тэдүүлээ нэг байшин сууж тэгэл хоорондоо бичиг шидэлцэл хэд тонох юм. Та хизээ явуулсан юм. За энийг бол өргөдлийн байнгын ороогоор хилцэх одоо хуваарьт улсын хурлын дэд дарга хуваарлсны дараа 4 дахь өдөр бол албан бичгээр хандсан байгаа. Тэгээ би сая танд хэллээ тамийн газрынхан бол урьдчилсан энэ тоог бол гаргаад өгсөн байгаа. Гэтэ бас энэ 92-оос 96 оныхд бол ингээд захирамжуудыг нэг бүрчлэн бас шүүх хэрэгтэй гэдэм байна. Архив орж тэ. Тэгэхээр энэ бол яг эцэлсэн тоо биш. Одоогийн байгаа мэдээллээр бол нэг ийм тоонууд бол гаргаж байна. Бид нар бүр наривчилж энэ бас одоо мэдээж энэ гишүүдийн даавсрын гишүүний гэсэн бүрийн эрхийн холбоотой асуудал тий тоонуудыг нэгтэлж гаргахгүй бол дараа нь бас одоо тий нийгэмд буруу мэдээлэл очих үедээ гэсэн болгоомжлол байгаа учраас эцэлсэн биш гэдэг батгаар өгсөн зарим тоонуудыг нь бол нэгтлэх шаардлагатай гэсэн. Тэгээд сая бол ирсэн тоонуудыг нь бол би танд бас уншиж өглөө тий.